Яг рекординг эхэлсэн. Өмнөх ерөнхийдөө вебинаруудаа харьцуулбал өнгөрсөн 7 хоногт бичсэн юмнуудаас ерөнхийдөө бол хальт бааз ярилцлаа. Тэгээд шинэ 2 ID ер нь ярилцаад явъя гэж бодчих. Тэгээд явандаас вебинараа би бас хагасанд бас нэг олон цаг юм бэлдэхгүйгээр тэр маркет онгоодог өдрүүдээр мэдээлэлүүд оруулаад чадан дээр идэвхтэй байдаг учраас яг иймэрхүү стайлтай явуулаас зүгээр юм шиг санагдлаа. Яг тэгэхээр би бас нөгөө 3 хүүхэдтэй очиж хүүхдүүдтэй бас хаасгатсан цаана цаг өнгөрөх болсныг асахгүй одоо амьдралын лайфстайл талаас харахаар тэгэхээр тийм байгаа. Тэгээд хэвлээ. Өнгөрсөн 7 хоногт ерөнхийдөө үлдвэртэй болон дээр бид нэр юу ярилцсан талаар харъя. За тэгэхээр нэлээд сонирхолтой мэдээлэл маань юу байсан бэ гэхээр бид нэр уус чамдмын нэгдэн гэдэг ийм пост ерөнхийдөө оруулсан. Тэгээд энэтэй холбоотойгоор бол Яванда бол одоо энэ яг вирустай холбоотой асуудал маань дэлхийд авь нэлээд хүн дээр яригдах юм байна гэдэг энэ асуудлаар ерөнхийдөө бол ярилцсан байгаа. Тэгээ гол асуудал нь юу вэ гэхээр нэгт мэдээж дэлхийд дээр маш их хэмжээний ус байдаг боловч тэр усны цөөхөн хувь нь бол ууж болдог ус байдаг. Тэгээ тэрэн дундаа бид нар бас ус маань өөрөө нөгөө бохирдолтой гэдэг ийм асуудал бий болсон. Тэгэхээр ажилтны төрийн хувьсууд маань өөрөө их хэмжээний уус тэгэлтэй их хэмжээний хаягдлаа гаргадаг. Тэрнээсээ болоод бидний бас нөгөө дэлхийд авир нь бол хүмүүсийн тодорхой хэмжээнд ер нь ундны ус маань бохирдсон байдаг юм байна гэдгийг бол ерөнхийдөө бас харуулсан. Тэгээд энэ монголоор хүнсэл гээд нэрдийн хэлдэг юм байна. Энийг англиар болохоор arson гэж хэлсэн баха. Ийм айгуу тийм хортой бодис жишээ Монголын гүний уснаас энэ болсон байгаа байхгүй. Тэгээд яг ингээ харах юм бол ганцхан энэ асуудал ганцхан одоо Америкт амьдарч байгаа хүмүүсийн одоо 300 сая хүний 70 сая нь бол айл хэдийн бохирдолтой ерөнхийдөө эрүүл мэндэд хортой ерөнхийдөө аюултай усуудаг гэдэг ийм дүгнэлт бас гарч ирсэн байдаг. Тэгээд Монголын хувьд айл хэдийн бас иймэрхүү аюултай төвшөнд ер нь ирсэн байна гэдэг ийм судалгаанууд бол ер нь бол байд юм байна. Тэгээд энэ бол нэг тийм олон цаг зарцуулаад шаардлагагүй зүгээр хальт нэтер хайхад л ус гарч иж байгаа мэдээлэл тахгүй. Тэгээд орчууд бол яг уу нэг сонирхолтой юм юу гэхээр усанд ийм мөнхийн одоо бодис гэх юм уу материал гэх юм уу ийм бохирдлууд байдаг болсон юм байна. Тэгээд тэдгээр юу гэхээр ямар нэгэн байдлаар урт хугацаанд одоо чинь уусаад ямар нэгэн одоо уралд ороод энэ төр алга болтгоо зүгээр ерөөсөө хүний биед орчих юм бол ер нь биеийн дотор ингээ хуримтлагдаад байж идэг. Тэгээд урт хугацаанд тэр бол тавдрын төр үүсгэдэг энэ гол шалтгаанууд болд юм байна та. Тэгээд дэлхийд авир нь харах юм бол Америкч байсан, Монголч байсан ер нь бол ингээд хүмүүсийн хор тавдар тусалдаад айгүй хогсон тий. Тэгэхээр энэтэй холбоотойгоор энэ бол айгүй олон нас болд юм байна. Одоо чинь бид нэг парктай жишээ савн дотор ингээд хоол идэл тий. Тэр чинь парк ингээд хуураад идэг. Тэр парк чинь хүний бие рүү ордог. Тэр бол хор тавдар үүсгэдэг эрэгтэй хүмүүст болохоор өргөтөл бий болдог гэх мэтлээ иймэрхүү аюулууд байдаг юм байна л та. Тэгээд явандаа бол устай холбоотой ерөнхийдөө хөрөнгө оруулалтын дээр 5 чиглэлээр ерөнхийдөө боломжууд байна гэдэг нэг иймэрхүү чиглэл байгаа юм. Тэгээд нэг нь болохоор энэ нэг англиний софтлол ер нь бол явуулсан. Нэгт нь болохоор хэмжилт ерөнхийдөө бол эмчилгээний дэвшил биедлэн. Тэгээд хэмжилт гэдэг нь болохоор юу хийгээд байгаа гэхээр за ус одоо чинь карантинаар гоожж байгаа ус маань хэр цэвэрхийн гэдгийг шууд одоо real time хэмжигтэй. Дээрэс нь ажилтнууд одоо үйлдвэрлэл хэрэглэгдэж байгаа. Дээрэс нь хагалт дамжуулагч одоо энэ дата центрээс хагалт дамжуулагч одоо үйлдвэрлэдэг үйлдвэрийг болохоор юу гэж хэлдэг вэ гэхээр fab гэж ярьдаг байхгүй. Тэгэхээр тэр fab дээр хэрэглэгдэж байгаа одоо чинь ус маань хэр одоо чинь цэвэр байна вэ гэдгийг одоо чинь тийм real time хэмждэг тийм салбарт бас боломж байдаг юм байна. Дээрэс нь усны хэрэглээг зохицуул, дээрэс нь дид бүтц центр гэдэг зөндөө бол асуудлууд яригдсан юм байна. Дид бүтцээр болохоор бид нар юуг ойлгож болох вэ гэхээр сантехник талаас харж байна. Тэгээ сантехникийн асуудлууд маань ер нь бол дэлхийн аль ч орнд тийм хурцтайгаар солигдож одоо шийдэгдэж явдггүй. Ягаад гэвэл хувь хүмүүс өөрсдөө тэрийг жишээ нь өөрсдөө хийдгүү, улсаас хийдэг учраас илүү тийм ус төрчөөд юмыг дандаа нэг хойшин тавих, хүн болон нүдэнд харуулсан газар дор байдаг учраас юмыг дандаа нэг хэд оройтсны дараа өөрчлөлт ийм дид бүтц байд юм байна. Тэгэхээр юу вэ гэхээр бидний санал болгосон компаниуд донд одоо усны хоолойнод хийдэг чинь компаниуд байх чинь. Тэгээ усны хоолой чинь анхаарахнууд юу байдаг вэ гэхээр одоо чинь цемтер хийц усны хоолой байлаа гэдэг юм ба тэр цемтиг жишээ нь хадуу хүйтэн амархан хагарахгүй урт хугацаанд илүү юу гэдэг те ачаал даах чадвартай байхын тулд тэнд нь ингээд төрөл бүрийн бодисууд чинь холддог юм байна л да. Тэнгүүт тэр холсон бодисууд маань жишээ нь усан дотор орчих юм бол хүний биед хортой байгаад байдаг. Тэнгүүт нь олон давхраг одоо чинь хийгээд дотор талд нь болохоор юм илүү одоо усны сам аавнд хэрэгэлдэг тэр нэг cover бодисыг одоо жишээ нь нэг гадраг болгож хийдэг ч юм уу те иймэрхүү байдлаар ингээд юм усны хоолойнууд хийдэг компаниуд чинь байх чинь те. Тэгээд хамгийн дээрээс нь сонирхолтой юм юу гэхээр дата центр.
Data center гэдэг нь юу гэхээр хэмжээний ерөөсөө энэ юунууд computational unit буюу одоо биднийхээ бол graphic card center гэж ярьдаг. Тийм GPU-нуудыг бүгдийг ингээд маш олон хийц юмнуудыг яриад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар тэрийг бол англиар одоо чинь rack гэж ярьдаг. Тэгээд хэмжээний одоо энэ химэл оюун ухааныг хөгжүүлсэнд хэрэглэгдэх гээд байгаа энэ асар том дата центруудыг ихэд бол hyperscaler гэж яриад байна. Тэгэхээр Facebook-ийн Meta гэдэг компани жишээ нь Америкт айл хэдийн амар олон тэрбум доллар зарцуулаад нэг байрдаг жишээтэй тий. Тэгээд тааштай бол одоо OpenAI-ийн founder ярьж байгаагаар бол тааштай бол Америкийн баг дотоодын нийт бүтээгдэхүүнийг 7-8 нугуулсантай тэнцвэрс хэмжээний мөнгө ирнэ энэ дата центруудыг байхад ашиглагдана гэж яриад байна. Тэгээд дата центр байна юу хийдэг вэ гэхээр хэмжээний ерөөсөө халуун ялгаруулдаг. Тэгэхээр тэр график картууд маань ерөөсөө халж идэг. Тэр график картуудыг хамгийн өндөр ерөнхийдөө хүчин чадлаар нэгдэл гэмтэлгүйгээр ашиглахын тулд тэрийг ерөөсөө байнгын хөргөх шаардлагатай. Тэгээд хөргөлтийн систем нь хоёр төрлийн систем байдаг. Нэгт болохоор агаараар хөргөдөг, хоёр болохоор усаар хөргөдөг юм байт юм. Тэгээд усаар хөргөх ерөнхийдөө техник байна. Илүү ерөнхийдөө бол үр дүнтэй байдаг. Ягаад гэвэл хүүт усыг орууллаа, тойлж гарлаа, халуун ус маань гарч ирэнгүүт халуун усын ямар нэг юм нөөш ингэж буцаагаад нэг усыг хөргөлөө бутааж орууллаа гэдэг ийм системээр явж байгаа. Тэнгүүд тэрхүү ус маань жишээ нь тухайн одоо жишээ хэрэглэгдэж байгаа график картуудыг зэврүүлэхгүй, муудахгүй, эвдэхгүй байхын тулд усан дотор тодорхой бодисуудыг жишээ нь хойж оруулаад бас ямар нэгэн бохирдол дээр элдвийн өөр төрлийн жишээ нь бохирдол байхгүй байх шаардлагатай. Гэхдээ тэр чинь нөгөө нэг элдвийн бодис холжиж байгаа болохоор унтлын одоо хүмүүсийн нөгөө нэг бидний ууж байгаа унтлын ус руу жишээ нь шууд орж болохгүй учраас тэрийг дахиад нөгөө нэг цэвэршүүлэх шаардлагатай байдаг. Тэнгүүд нь тэр энэ устай холбоотой менежмент дэд бүтцүүдийг хийдэг компаниуд гэх мэтлэн иймэрхүү боломжууд аяг байд юм байна. Тэгээ нэгэн олон компаниудын жагсаалтыг ерөөхдөө бол бид нар гаргасан. Тэгээд энэ жагсаалтыг Excel sheet маягаар ерөөхдөө хүргэсэн. Тэгээд мэдээж энэ хүү устай холбоотой энэ хүү тренд маань айлд ихэлсэн. Ерөөхдөө Michael Burry гэдэг одоо энэ Big Short гэдэг кинон дээр ер нь бол нэлээд танигдсан мундаг хөрөнгө оруулагч байдаг. Тэгээд Big Short-ийн хөрөнгө оруулагчид айлд энэ устай холбоотой хөрөнгө оруулалтуудыг хийгээд энэ юмнуудыг бол айлд яриад явж исэн байна гэдгийг бол одоо чинь YouTube-ээр хүмүүсийн яриануудыг сонсох юм бол чинь мэдэгдэнэ. Тэгээд бид нэр миний хувьд бол одоогийн байдлаар шууд ихний байдлаар бага хэмжээний хөрөнгө оруулалтуудаа шууд хийгээд ирсэн тануудыг бид нар бол энэ санал болгосон. Тэгээд Jackers, Ortiv, тэгээд Badger Meter, Seco, Northwest Pipe Company, Atron гэдэг гэх мэт иймэрхүү компаниуд бол ярьсан. Atron гэдэг компани чинь би энэ дээр асуулт хийжсэн чинь TNBC гэдэг нэг нөхөр бас санал болгоод яриад явж байлаа. Тэгэхээр иймэрхүү бид нар энэ хугацаануудыг бас санал болгосон. Тэгээд энэ лисэн дээр бүх хугацаануудыг бид бол оруулаад тэгээд өөрөөсөө бас та бүхэн нэмж ерөнхийдөө судалгаануудыг хийгээд сонголтуудаас хийж болно. Тэгээд миний хувьд юу вэ гэхээр энэ устай холбоотой ерөнхийдөө хөрөнгө оруулалт эдний энэ компаниудыг байнга ерөнхийдөө бол ажиглаад эндээсээ ямар нэгэн байдлаар одоо чинь correction-д орж ирэх юм боломжийн чухал компаниуд руу ингээд үргэлжлүүлэн хөрөнгө оруулалт хийгээд явна гэсэн санаа. Тэгэхээр яагаад яг иймэрхүү төрлийн хөрөнгө оруулалтыг хийдэг вэ гэхээр бид нар цаашид ерөнхийдөө өсөлттэй байх, амжилттай байх тийм сектор болон одоо чинь англиар юу гэж ярьдаг гэхээр narrative гэдэг ийм бас юмнууд байгаа даахгүй. Нөгөө талаас юу гэж ярьдаг гэхээр theme гэж ярьдаг. Одоо theme буюу нэг төрлийн монголоор бид одоо юу гэж ярих юм бэ? Нэг төрлийн сектор гэж бас ойлгож байна. Тэгэхээр ийм өсөлттэй байх секторыг сонгоод тухайн сектор дээр амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа нэлээд инновацтай байгаа чухал компаниудыг сонгоод хөрөнгө оруулалтуудыг хийгээд явах юм бол хөрөнгө оруулалт маань өөрөө амжилттай байх магадлал маань илүү өндөр байдаг. Тэрийг миний блокчейнтэй криптотой холбоотой хөрөнгө оруулалтыг хийдэг философитер юу гэж ойлгож байгаа вэ гэхээр одоо жишээ нь яг блокчейнуудыг харах юм бол layer 1-үүдийг харах юм бол аль блокчейн хамгийн илүү амжилттай байх юм бэ гэдгийг сонгох юм бол тухайн блокчейн дээр байгаа төслүүдийн ерөнхийдөө бол шилээд тэндээсээ сонгоод хөрөнгө оруулалтыг хийгээд явахаар илүү амжилттай байд юм байна гэдгийг ажиглалтыг ерөнхийдөө би олон жил энэ крипто хөрөнгө оруулалт хийж байгаа ажиглалтаас яг тэр тактикаар баримтлаад явдаг. Тэгээд тэрийг ажиглах юм бол жишээ нь би Solana-г $10, $15 байхаас нэгсүүлээд ерөнхийдөө бол одоо хөрөнгө оруулалтыг тохиолж байна. Solana-гийн блокчейн дараагийн bull run хийх юм бол энэ бол муудална гэж ярьж ирсэн. Solana-тай холбоотой бусад хөрөнгө оруулалтуудыг хийгээд бусад төслүүдийг хэрэглэж явж ирсэн. Энэ бол маш амжилттай ерөнхийдөө бол энэ тактик байсан байгаа. Тэгээд Drift гэдэг төслийг бид нар чинь анх гартал ярьж ирсэн. Миний хөрөнгө оруулалтыг суулсан суусууд бас ярьсан. Манай шавнараас бүгдээрээ тодорхой хэмжээний airdrop-ууд аваад явсан. Би бас өчтөр $15,000 airdrop авсан гэдэг скриншотоос ерөнхийдөө оруулсан байгаа. Тэр дээр их тайлбарлах гэдэг биш зүгээр ер нь бол бид нар энэ airdrop-тай холбоотой юмнуудыг хийж байгаа юм чинь яг ийм айгуу тийм өндөр ашигтай байж болох тийм холбоо байд юм байна шүү гэдгийг бол ерөнхийдөө ойлгож авчихсан байгаа. Ягаад гэвэл одоо чинь Монголд дундаж сайлан чинь 2 сая 3 сая байлаа гэх юм бол их хэмжээний мөнгө зарцуулахгүйгээр зүгээр л ямар нэгэн төслүүдэд эртхэн шиг оролцоод өөрийнхөө цаг хугацаагаа зориулаад одоо чинь ингээд явтныхаа хариуд магадгүй юу гэдэг тийм жилийнхэн цалинтай тэмцвүүц иймэрдүү airdrop-уудыг авах боломжууд байна үргэлж апдейт дээр байд юм байна гэдгийг бас хүмүүс бас ойлгосоо гэж хүссэн юм аа. За ус чанарын эрдэнэтэй холбоотой пост маань юм байсан. Дараагийн бидний 7 хоног ярилцсан юмуд маань юу байсан бэ гэхээр
GameStop-тойгоо ерөнхийдөө холбоотой юм өсөлтүүд бол зах зээл дээр орж иж угаасаа ажиглагдчихсэн. Тэгээд бид нэр мэдээж өдөр болгон бид нэр өнөөдрийнхээ ерөнхийдөө хүн болгонд нээлттэй юу учраас вебинар учраас манай өдөртөө болон бас банк хотод хардгуй усуд гэж магадгүй бид нэр option data-тай холбоотой чухал датануудыг ерөнхийдөө өглөө оруулдаг. Тэгээд дээрээс нь бид нэр маркетер ажиллах чухал төвчнийг ерөнхийдөө оруулдаг. Тэгээ маркет гэдэг нь бид нар маркет гэж ярихаараа дандаа юу гэдэг вэ? S&P 500 буюу Америкийн хамгийн том индексийг ярьдаг байгаа. Тэгээ удахгүй гарах бас үзэгдлийн тайлан компаниуд талаар ярьсан. Дээрээс нь term structure буюу option-тай холбоотой хүлээж байгаа савлгаатай холбоотой датануудыг бас ерөнхийдөө бид нар оруулж ярилцдаг. Тэгээд энд бол яг уу render дээр бид нэр short-ийн санал ерөнхийдөө санал болгож ирсэн. Энэ альж ерөнхийдөө амжилттай болсон. Тэгээд 10x-ийн leverage чинь хүн хэрэгжилсэн байлаа гэх юм бол мөнгө ямар ч байсан 2x-ийг гарсан байгаа даа. Тэгээд бид нэр Metaplex-ийг зах зээл ерөнхийдөө унттай байх гэсэн хамгийн боломжийн ерөнхийдөө ахтай хөрөнгө оруулалт байх шиг байна. Энд дээр ерөнхийдөө манайхаа анхаарья гэж хэлжсэн. 20 цент багт ерөнхийдөө ярьжсэн. Энэ ерөнхийдөө айгуу дэжгүй сонголт болж таарсан. Тэгээд даатантай холбоотой шинээр гарсан апдейтыг бас бид нэр ярилцсан. Өнгөрсөн вебинараар ярьсан. Юу болж байгаа гэхээр economic zone interchain security гэдэг юм дээр process дээр ерөнхийдөө өөрчлөлт ороод илүү уян хатан олон төслүүд ерөнхийдөө Cosmos-ийн блокчейний аюулгүй байдлыг ерөнхийдөө бусад блокчейн дээр одоо чинь өөрсдөө ингээд энийг өвлж аваад хэрэглээ. Тэгээд өөрсдөө хүмүүст илүү хэрэглээ бий болох дээр анхаарахын боломжийг бүрдүүлж байгаа юм инновац гарч байгаа гэж ярьж ирсэн. Бид нэр CRD-г бас санд болгож ирсэн. Дээрээс нь Osmosis дээр smart account гэдэг нэг юм апдейт гарч ирсэн. Энийг сонирхолтой. Интернет дээр ерөнхийдөө одоо чинь Apple гаргуулж байсан интернетийн чухал технологиуд байсан хэрэгэлдэг ерөнхийдөө encryption маань болохоор блокчейн дээр хэрэгэлдэг encryption-аас ерөнхийдөө ондоо болсон. Яг тэгэхээр Bitcoin 2008 онд гарч ирээд тодорхой ерөнхийдөө өөр төрлийн encryption-ыг хэрэглээд тэгээд яг одоо чухал технологийн салбарт том корпорациудын ерөнхийдөө хүлээн зөвшөөрсөн тэр encryption-ыг ерөнхийдөө блокчейн дээр хэрэглээ болсноос болоод гаргацсан дээр одоо байдаг те нүрээ уншуулдаг эсвэл та 3-1 хийгээрээ одоо төрөл бүрийн гүйлгээнүүд хийдэг энэ төр иймэрхүү нэг функцүүдийг бид нэр блокчейнтэй холбоотой апп руу оруулж ирэх нэг асуудал бий болоод байсан байхгүй. Тэгэхээр энэ асуудлыг ерөөсө бүрэн шийдээд дээрээс нь ерөөсөө энэ криптог ерөөсө хэрэглэхэд маш их хялбар зүгээр жирийн ингээд гаргасан нэр байгаа аппликейшнүүд хэрэглэж байгаатай адилхан болох юм их инновацийг Osmosis дэвшүүлснэ гэдэг аль жил гарны өмнө ярьж ирсэн. Тэгээд энэ хүү апдейт маань аль хэдийн бэлэн болоод орж ирж байгаа. Энэгээр айгуу сонирхолтой байгаа. Тэгэхээр Osmosis дээр бид нэр үргэлжлүүлэн буулгаж байгаа. Arbitrum дээр бас мэдээж буулгаж байгаа. Arbitrum дээр BlackRock-ийн гаргасан Securitize гэдэг төсөл жишээ нь governance оролцоо гэдэг юм ирдүү мэдээ гаргасан. Энэ бас айгуу буулгаж мэдээсэн. Injector бас Arbitrum-тай хамтраад бас ажил хийж гинэ гэж ярьсан. Injector-ийн цааталт нь ямар баг байдаг вэ гэхээр Jump Crypto-г ерөнхийдөө нэлээд дэмждэг юм чухал оролцоотой байдаг юм блокчейн байгаа. Тэгэхээр энэ хүү блокчейн төсөл байнаас эргүүлээ цаашаа Arbitrum-тай ерөнхийдөө хамтарна гэдэг нь бид нар Arbitrum дээр үргэлжлүүлэн буулгаж байгаа учраас тэрхүү ерөнхийдөө тийм болон хүлээлтийг нэлээд босдож өгсөн юм чухал бас дэвшил боллоо гэж харж байгаа. Тэгээд энэ хүү гурван төслийн талаар бас апдейт оруулсан байсан. Энэ төслүүдийг би бас боломжтой үедээ бас судлаад үргэлжлүүлэх ярилцах болно. Тэгээд Arbitrum дээр үргэлжлүүлэх энэ хүү гол-голын чухал хүлээгдэж байгаа инновацууд маань яваад байгаа. Тэгээд Stylus гэдэг бид нар бас айл дээр миний бараг 2 сарын өмнө ярьж ирсэн том Arbitrum дээр гарч ирж байгаа хоёр өөр төрлийн virtual machine хоорондоо харилцаж ордог. Тэгээд энэ scalability шинэ төрлийн solution гаргаж байгаа гэдээ ярьж ирсэн. Тэрийг та бүхэн бас сонирхоод бас YouTube-ээр олоод бас үзэж болно. Тэгээд бид нар meme mania гэдэг энэ чухал постыг оруулж ирсэн. Тэгэхээр энэхүү пост маань хязгаарны пост байсан бэ гэхээр инфляцийн дата гарах өглөөний пост байсан. Тэгэхээр инфляцийн дата гарахын өмнө ерөнхийдөө энэ зах зээл дээр GameStop, AMC Enter гэдэг энэ төрөл бүрийн meme stock-той холбоотой өсөлтүүд маань орж ирээд энэ маань ерөнхийдөө крипто руу яаж нөлөөлж болох юм бэ гэдэг талаар бид нэр харахыг ерөнхийдөө хүссэн байгаа. Тэгээд энэ харьцуултын чарт маань юуг илүү харуулсан бэ гэхээр за GameStop өслөө, AMC өслөө ерөнхийдөө энэ өсөлт маань ихтэй орж ирэнгүүт нь яадаг гэхээр маркет маань тэрийг эрчимтэй ерөнхийдөө зараад шорт хүмүүсийн шортлоод тэгээд мөнгөө чинь юу гэдэг 10 нугалт 100 нугалт уусаад байна. Жишээ нь хариулт хэдний архи аваад эхэлдэг байгаа. Тэгээд манай оошны сургуулийн суулсан нэг залуу чинь $50 $5,000 болсон байна гэж жишээ нь ярьж ирсэн. Тэгээд энэ хүү яг энэ өсөж унсны дараа энэ маань зах зээл дээр одоо чинь хөндлөгийн ажиглалт маань юу вэ гэхээр зах зээл маань ямар нэгэн байдлаар одоо чинь юу гэдэг те баг ханштай байгаа богино хугацаанд их мөнгө хийж болох иймэрхүү боломжуудыг ерөнхийдөө retail investor-ууд маань хайгаад байна гэдгийг бас нэг талаас харуулж өгч байгаа байхгүй. Тэгэхээр дараагийн logical solution буюу одоо эндээсээ дахиад хөрвж болох салбар нь юу вэ гэхээр крипто байгаа. Ягаад вэ гэхээр GameStop, AMC энтриг их хэвчээ хүмүүс юунд хэрэглэдэг вэ гэхээр Robinhood дээр авангууд иймэрхүү амжилт өсөлтүүд болоод ирэнгүүт нөгөө нэг арилжааг нь хаагаад энэ жишээ нь хувьцааг худалдаж авах энэ дээр ямар нэгэн байдлаар арилжааг хийх боломжууд энэ чинь хүмүүсийг хаагаад юм информацийг оролцоод байгаа. Тэгээд өмнө ч гэсэн оролцсон, сая ч гэсэн дахиад оролцсон. Тэгэхээр энэ нь юу харуулж байгаа гэхээр илүү нээлттэй ямар нэгэн
ус төржил байхгүй, гадны оролцоо байхгүй юм зах зээл маань ерөнхийдөө retail investor-уудад илүү бас friendly байж болох юм байна гэдгийг бас нэг талаас ажиглаж болох байсан. Тэгээд крипто ерөнхийдөө энэний дараа өссөн байна гэдгийг бид нэр ерөнхийдөө энэ дээр анализ гэж оруулсан. Тэгээд мэдээж энэ хүү өсөлт мэ заавал ингэж өсөх шаардлагагүй, инфляцийн датанаас ерөнхийдөө хамаарна гэдгийг бид нэр дүнлтийг гаргаад энэхүү пост маань ерөнхийдөө дуусаад тэгээд маркет ерөнхийдөө онгохоос өмнө энэхүү мэдээлэл маань ороод дээрээс нь инфляцтай холбоотой мэдээлэл бид нэр inline буюу хүлээлтийн дагуу гарлаа гэдэг мэдээллийг хүргэсний дараа биткойн маань ерөнхийдөө бол 61,000-аас 67,000 хүртэл ерөнхийдөө бол бараг 10% өсөлтийг ерөнхийдөө богино хугацаанд үзүүлсэн байгаа. Тэгээд энэхүү ерөнхийдөө өсөлтийг ерөнхийдөө байрж авахтай холбоотой чухал мэдээллүүдийг бид нэр ойрхон оруулсан байгаа. Тэгээд ер нь бол нэлээд амжилттай харьцаа олсон гэж харж байгаа. Тэгээд мэдээж бусд нь бол угаасаа оруулалтын датанууд бол оруулсан. Тэгээд өчигдөр үргэлжлэх үү гэдэг ерөнхийдөө биднээс ийм миний удаас энэ постыг оруулсан. Тэгээд бид нар энэ дээр нэг сонирхолтой юм юу байсан бэ гэхээр PLT буюу урт хугацааны бондыг бас бид нар энд бас ажигласан. Тэгээд урт хугацааны бондын энэхүү ETF маань юу харуулж байгаа гэхээр энэ маань ерөнхийдөө өсөж явах юм бол зах зээлд айгүй тийм чухал мэдээ байгаа. Тэгээд энэ хүү чухал resistance дээр ирсэн. Тэгээд энэ resistance-ийг ерөнхийдөө бас нэгэн зөрөгтэйгээр эрчимтэйгээр хэрвээ давж чадах юм бол энэ өсөлт маань бас нэгэн найдвартайгаар ерөнхийдөө дахиж үргэлжлээд тэгээд ерөнхийдөө бол хугацааны зах зээл маань тэгээд дээрс нь крипто зах зээл маань ч гэсэн үргэлжлүүлж өсөх юм байна гэдэг харуулах юм мэдээлэл юм байна гэдгийг бол бид нэр ажигласан учраас энийг бас оруулсан. Дээрс нь энэ бас нэг сонирхолтой болохоор бидний байнгын хуваалцдаг чарт маань болохоор энд юу харуулж байгаа гэхээр крипто зах зээл дээр байгаа USDC, USDT гэдэг хоёр шиг stable coin-ыг крипто зах зээлийн нийт ерөнхийдөө бол market cap хуваагаад тэгээд крипто зах зээл дээр ерөнхийдөө байгаа leveraging хэмжээг харуулж байгаа. Тэгэхээр энэ leveraging хэмжээ маань энэ оны 3 сараас хойш уналттай байгаа. Уналттай ерөнхийдөө трендтэй байгаа. Тэгэхээр энэ хүү трендийнхаа одоо чухал энэ resistance дээр иштгэж байгаа. Тэгээд дээрэс нь баруун талаас юу ажигласан бэ гэхээр stable coin маань дахиад ойролцоогоо ерөнхийдөө хагас тэрбумын сатлаа шинээр орж ирсэн. Тэгэхээр энэ хүү хагас тэрбумын сатлаа орж ирсэн нь нэлээд булш байна гэж ярьсан. Энэний дараа ч гэсэн дахиад маань ерөнхийдөө бол өсөлтөөр үргэлжлүүлээ. Solana, Bitcoin гэх тийм гол төслүүд маань өсөлтөөр үргэлжлүүлсэн байгаа. Тэр энэ мэдээллийг оруулсан. Тэгээд дээрэс нь энэ хүү хэрвээ харьцаа маань дээшээ задлах юм бол бид нэр Bitcoin-ыг бол дахиад үргэлжлүүлээд ерөнхийдөө 80,000, 90,000 ерөнхийдөө хүрэх юм байна гэдэг иймэрхүү таануудыг бол ярилцлагатайгаа. Тэгээд миний хувьд бол 90,000-ууд нэлээд боломжтой санагдаж байгаа. 100,000 гэдэг тоо маань айгүй тийм тэгш бөгөөд хүн болгоныг ярьдаг тоо учраас миний бодлоор 100,000 хүрэхгүй тийм дээр ерөнхийдөө нэлээд хэмжээний resistance байгаа болов уу гэж харж байгаа. Тэгээ мэдээж бас макро дүр зураг дээр өөрчлөлт орж иж болно. Тэрийг бид нар үгүйсэхгүй. Тэгэхээр тэрнтэй холбоотой ямар нэгэн макротой холбоотой бид нэр энэ маркет нөлөөлж болох үйл ерөнхийдөө өөрчлөлтүүд гарч ирэх юм бол тэрийг бол цаг тухайд нь хуваалтаад явна. Тэгээд ер нь бол энэ 7 хоног оруулсан мэдээлүүд маань ингээд болоо. Өөр зах зээлээр болж байгаа юм маань юу вэ гэхээр Wix буюу зах зээл дээр хүлээж байгаа савлгааг ерөнхийдөө үзүүлэлт маань 12-оос доош орж ирээд 1198 болсон. Тэгээд энэ хүү энтэд ерөнхийдөө төстэй хамгийн доотлын хэмжээнд дээр хамгийн сүүл хизээ ирсэн бэ гэхээр 23 оны 12 сард ирсэн. Тэгээд тэрнээс өмнө бол ерөнхийдөө хизээ ирж ирсэн бэ гэхээр айл 20 оны 1 сард ерөнхийдөө ирж ирсэн юм үзүүлэлт байгаа. Тэгэхээр зах зээл маань нэр нь бол нэлээд одоо complacent буюу ямар ч нөгөө айдасгүй тэгээд хит ерөнхийдөө өссөн байна гэдэг нэг юм нэг талаас бол харуулж байгаа. Тэгээд S&P 500-ыг харах юм бол бид нар 5300-ийн дээр хааснаар ерөнхийдөө бол чухал ерөнхийдөө resistance-ийн дээр хаагдж байгаа. Тэгээд бид нар энэ resistance support дээр миний хувьд бол ямар датан дээр илүү тулгуурлаж байгаа хэмжээний ерөнхийдөө option тусалсан байгаа гол чухал төвчнүүдээ хараад явдаг. Тэгээд хүн болго өөрсний хэрэгэлдэг өөрөөр ерөнхийдөө техник шинжилгээний аргачлал байгаа. Тэгээд сүүлийн үед бол миний хувьд сүүлийн 1 жил миний өөрийг хэрэгжилж байгаа юм гол аргачлал маань энэ байгаа. Тэгээд 5350 5400-ийн дараагийн бид resistance байгаа. Тэгэхээр багтаад маань өсөлтөөр өсөлт юм бол тэр хүртэл явах боломж байгаа юм байна гэдгийг харж байгаа. Тэгээд өөр нэг ажиглах юмуд маань болохоор юу вэ гэхээр өмнө бид нар технологийн хугацаанууд маань ер нь бол асар хурдтай ерөнхийдөө өссөн зах зээлийг бол технологийн хугацаанууд ерөөсөд тэргүүлсэн ийм зах зээл байгаа. Тэгээд Nasdaq-ийг харах юм бол Nasdaq бол ерөөсөд нэлээд хүчтэй өссөн. Тэгээд бид нар энэ технологийн салбарт гайхалтай өсөлтүүдийг үзүүлсэн компаниудаас жишээ олгоод харах юм бол Nvidia-гийн хувьцаа жишээ нь энэ. Тэгээд Nvidia-гийн хувьцаа ерөөсөө 22 оны 10 сараас хойш бүр 9 нуурсан байгаа. Тэгээд SMCI гэдэг одоо чинь бас энэ semiconductor холбоотой хувьцааг ярих юм бол энэ бол ерөөсөө цагтаа $23 гэсэн хувьцаа бол одоо $887 байгаа. Тэгэхээр энэ бол бүр Nvidia авч олон хуваар бол өссөн. Тэгэхээр энэ компаниг чинь худалдаж авсан хүн байх юм бол энэ бол баг crypto худалдаж авснаас илүү ашигтай байсан ийм хөрөнгө оруулалт ерөнхийдөө ажиглагдсан. Тэгээд энэ маань юу харуулж байгаа гэхээр бид нар яг зөв team буюу яг өсөлттэй байх тухайн салбар болсон сектор одоо тэр сектор дээр зөв тоглолтуудаа хийж байгаа юм бол ямар ашигтай юм бэ гэдгийг харуулж байгаа.
Үргэлжлүүл ерөнхийдөө энэ хиймэл оюун ухаантай холбоотой, график карттай холбоотой салбар маань айгүй хүчтэй байгаа. Тэгээ нөгөө талдаа зах зээл дээр бас сүүлийн үед нэлээд гайхшмар ерөнхийдөө өсөлтийг авчирж байгаа юм зах зээл маань юу байгаа гэхээр юуны салбар utilities. Тэгээ utilities маань өөрөө юугаар өрмөд байдаг вэ гэхээр defensive ерөнхийдөө юу гэж үздэг? Хувьцаанууд гэж үздэг. Defensive гэдэг нь ямар учиртай вэ гэхээр эдийн засаг хэрвээ хямралтай болох юм бол бусад ерөнхийдөө секторүүдэд бодох юм бол илүүгээр ерөнхийдөө бол сайн одоо гүйцэтгэжтэй байдаг юм юу гэж үздэг байгаа даа. Салбар гэж ерөнхийдөө хардаг байгаа даа. Тэгээд ерөнхийдөө utilities маань нэлээд өсөж байгаагаар зах зээл маань эдийн засаг ерөнхийдөө саарна, эдийн засгийн хямрал болж магадгүй гэдэг иймэрхүү хүлээлтүүд маань ер нь зах зээл нэлээд бий болж байгааг харуулж байгаа. Яг тэгэхээр энэ маань 200-day moving average хаан доор ер нь бол хэмжээнээс хойш ер нь 22 оны сүүл 23 оны эхнээс хойш ер нь бол ерөөсөө дээр нь гарч чадахгүй ингээд явж байгаад тэгээ сая бол нэлийн ерөнхийдөө зөрөгтэйгээр 3 сард гараад 4 сард дахиж чек хийгээд тэгээд энэ дээрээсээ бацгаад ер нь бол доош орох сонирхол байхгүй байна гэдэг ерөнхийдөө бацгаад энэ өсөлт маань яг өсөлтийн тренд рүү орсон байна гэдэг маань нэлийн мэдэгдэж өсөж орж ирсэн байгаа. Тэгэхээр энэ дээр юу харагдж байгаа гэхээр rotation буюу мөнгөний ерөнхийдөө урсгал маань зарим нэг салбараас гараад зарим нэг салбар руу ерөнхийдөө шилжиж орж байгаа юм байна гэдгийг бас харуулж байгаа. Дээрээс нь ямар салбар руу мөнгө ерөнхийдөө сүүлийн дурсаад байгаа харагдаж байгаа гэхээр хятад руу ерөнхийдөө мөнгө орж ирээд байгаа. Тэгээд хятад руу ер нь бол хэмжээний мөнгө оруулах нас юунаас харж болох вэ? Тэгэхээр moving average-уудаа харсан ч тэр ерөнхийдөө хятад маань нэлийн эрчимтэй өссөн. Тэгээд энэ оны 1 сард ерөнхийдөө бол ботмаг хийгээд тэрнээс хойш тасалдгүй ерөнхийдөө өсөлт төлөвлөж байгаа ийм төр зурагтай байгаа. Тэгээд бидний хувьд бол 2 болон 3 төрлийн хятадтай холбоотой хугацаануудыг санал болгосон. Тэгээд жишээ олоод харах юм бол бид нар Бабаг ерөнхийдөө бол бид нар бол ярьсан. Тэгээд Баба дээр энэ хавцаа орсон баха. За одоо хаана болоо? Энд орсон. 75 хавцаа ерөнхийдөө бид нар санал болгож хөрөнгө оруулалт хийж орсон. Тэгээд спотер авсуусууд байх юм бол 15% ашигтай ойролцоогоор юугаар авсан хүмүүс байх юм бол опшн авсуусууд байх юм бол доор хажуу ерөнхийдөө 200% ашиг хийсэн ийм үзүүлэлттэй байгаа. Тэгээд яг хөө мэдээж буцаад энэ 200 moving average шалгах юм бол ерөнхийдөө энэ дээр ингэж явж байгаа хажуу тийш орж ирээд 80 хавцаа дахиад саппорт дээр ерөнхийдөө шалгах боломжтой. Тэгээд сүүлд 13F гэдэг Америкт ерөнхийдөө 100 сая доллараас хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа мөнгө эргэлдүүлж байгаа хүмүүс маань яадаг вэ гэхээр өөрсдийнхөө барьж байгаа болон хөрөнгө оруулалт хийсэн ерөнхийдөө прожектуудаа үйлчлэл болгон бизнесүүдэд тайлан ерөнхийдөө болгож гаргадаг. Тэндээс гарч ирсэн мэдээлэл нь юу байсан бэ гэхээр Америк ерөнхийдөө том хөрөнгө оруулагч маань хятадд ерөнхийдөө бол хэмжээний мөнгө ерөнхийдөө оруулж байгаа юм байна гэдгийг бол харуулсан байна. Жишээ нь нэлээд алдартай Tether гэдэг жишээ нь хөрөнгө оруулагч байдаг. Тэгээд илүү value invest хийдэг. Тэгээд depressed distressed securities distressed ерөнхийдөө bond худалдаж авдаг ийм хөрөнгө оруулагч шин хятадын хугацаанд нэлээд хэмжээний мөнгөөр олон тэрбумаар ерөнхийдөө авсан байна гэдэг иймэрхүү мэдээлэл бас гарсан. Тэгэхээр энэ маань юу харуулж байна гэхээр том мөнгө ерөнхийдөө энэ хүү трендийг аль хэдийн хөөгд явж байна гэдгийг харуулж байгаа. Тэгээд зүгээр weekly chart-аар харах юм бол Baba бол ерөөсөө тавтаа бол ерөөсөө аимшигт өндөр үнэлгээтэй байсан компани байна гэдгийг харж байна. Тавтаа $319 байсан хувьцаа маань одоогийн байдлаар $88 төр байгаа. Тэгэхээр энэ хүү хугацааны хувьд бол цаашдаа бол нэлээд өсөлт хийх боломжтой. Миний хувьд бол эхний ерөнхийдөө байдлаар бол 120 ер нь бол энэ жил хүрэх боломжтой юм болов уу гэж би бол бодоод байгаа. Дараагийн мөнгө нэлээд ерөнхийдөө шилжиж байгаа салбар маань юу вэ гэхээр materials буюу бид нар энэ одоо commodities гэж ярьдаг юм да илүү. Тэгэхээр түүхийдээ салбар руу ер нь илүү мөнгө шилжиж байгаа. Тэгээд алт маань all time high хийгээд $2414 төр ерөнхийдөө явж байна. Сайн нэг жоохон pullback хийж нэг жоохон унж авч ирээд тэгээд багтаад ерөнхийдөө ийм дур зүйл харагдаж байгаа. Дээрээс нь мэдээж алтыг дагаад silver буюу мөнгө өссөн. Тэгээд бас дээрээс нь юусэн бэ гэхээр copper буюу зис өссөн байгаа да. Тэгээд биднээс энэ commodities-тэй холбоотой салбарт ер нь бол нэлээд боломжуудыг олж харж байгаа. Тэгээд сүүлийн 7 хоног 2-7 хоног ерөнхийдөө ярилцсан гол сэдвүүд зах зээл дээр харж байгаа боломжууд маань яг товчондоо бол юм. Тэгээд мэдээж энэ цаг гаргаад орж ирсэн та бүхний хөндлөөд ерөнхийдөө 3 шиг арилжааны ID-г ерөнхийдөө дахиж ерөнхийдөө ярилцгийг бодож байна. Тэгээд энэ бол хуучин ID-нууд яг шинэ биш. Бид нар энэ юутай холбоотой, түүхийдтэй холбоотой, алттай холбоотой энэ ерөнхийдөө олон компаниуд хөрөнгө оруулалт хийж болох юм байна. Тэгэхээр нэг нь SBSW Sibanye Stillwater гэдэг компани байж болох юм байна гэж ярьж ирсэн. Тэгээд ерөнхийдөө том цуглаан харах юм бол та бүхэн цагтаа $20 хүрч ирсэн энэ хугацаа маань ерөнхийдөө бол $4 хүртэл ерөнхийдөө уунжин сая энэ оны 2 сард ер нь бол bottom дээр ирсэн байна гэдгийг бол харж болно. Тэгээд хэрвээ энэ дээр энийгээ ерөнхийдөө өсөлтөд хадгалаад явах юм бол энэ хүү хугацаанд ер нь бол upside их буюу ерөнхийдөө өсөх боломж нь их байна гэж харж байгаа. Тэгээд энэ маань өөрөө mining-ийн компани байгаа.
ямар орнуудад ерөнхийдөө mining operation явуулдаг вэ гэхээр биш үү тийм ээ. Америкт тэгээд South Africa тэгээд Европт, Австралид энэ төр ерөнхийдөө үйл ажиллагаа явуулдаг ийм компани байгаа. Тэгээд олборлогтой түүхий донд нь ерөнхийдөө юу гэдэг гэхээр palladium, тэгээд platinum, тэгээд rhodium. Энэ гурав нафар гуруулаа юу гэхээр platinum төрлийн металлууд буюу PGM гэдэг бүрүүд ерөнхийдөө багцдаг. Дээрээс нь арц тэгээд никел, литиум энэ төр ерөнхийдөө байгаа. Тэгээд литиум маань юунд хэрэглэгддэг гэхээр батарейнд хэрэглэгддэг. Тэгээд хамгийн ихний хийсэн platinum төрлийн металлууд маань юунд хэрэглэгддэг вэ гэхээр би тэрийг нэрийг мартчихлаа. Catalytic converter билүү машин дотор ерөөхдөө байдаг. Монголоор тэр юу гэдэг юм бүү мэд. Ерөөхдөө бол машины одоо ингээд нөгөө яндангаар утаа гарч ирээд зүгээр шууд тэрийг ямар нэгэн байдлаар боловсруулалт хийхгүй тэр утаа маань машинаас гараад явах юм бол юу гэхээр carbon dioxide буюу тийм хортой ерөөхдөө утаа гардаг. Тэр хортой утааг агаар мандал юу гарахын өмнө юу гэхээр тэр яндан дээр байдаг нөгөө нэг тэрхүү хортой утаан дээр химийн процесс явуулаад тэрийг carbon dioxide биш одоо чинь nitrogen гэдэг болгоод өөрчлөлт ерөнхийдөө бутаагаад агаар руу гаргадаг юмыг ерөнхийдөө бол хилээд байгаа. Тэгээд тэрэнд бол энэ гурван төрлийн металл маань ерөнхийдөө бол гуруулаа хэрэглэгддэг. Тэгээд тийм учраас одоо монголчин прүсний тэр яндан хулгайлаад байдаг юм. Тийм утгатай байгаа. Яг тэр прүсний яндан дотор нэг 3-аас 6 миллиграммын хэмжээтэй нөгөө нэг энэ palladium, platinum гэдэг ерөнхийдөө энэ үнэтэй металлууд байгаа. Учраас тэр металлууд ерөнхийдөө хүмүүс авах гад хулгайлаад байдаг юм байна л да. Тэгэхээр яг уу энэ маань ягаад энэ унал болсон бэ гэхээр за ерөөсөө энэ түлшээр ажилладаг, бензинээр ажилладаг машинаас бид нэр ерөөсөө энэ тахилгаан машин руу шилжиж байна гэдэг нэг иймэрхүү трендээс болоод ерөөхдөө энэ унал маань орж ирсэн. Тэгээд хястын эдийн засаг ерөөхдөө уналттай хястаас хамаарсан ерөөхдөө бол нөгөө эрэлт маань өөрөө буурсантай холбоотой энэ түүхийдтэй холбоотой зах зээл маань тэр чигт ерөөхдөө bear market-тэй байсан бол одоо хястын эдийн засаг эргэж сэргэж байгаа юм дүр зургууд харагдаад байгаа. Тэрийг бид нэр юунаас харж болох вэ гэхээр хятад одоо бараг 5 билүү 6 тэрбум доллар тэрнээс ч бараг ихэнгүй байсан баха. Би тэгтээ мартчих. Айгүй олон тэрбум доллар зарцуулаад үйл хөдлөнгийнхаа салбарлаа ерөөдөө худалдаа авалт хийж байгаа. Тэгэхээр юу вэ гэхээр нөгөө хүмүүс худалдаж авах болсон баахаас үнцэн олон байдлуудыг худалдаж авснараа нөгөө дампуурах гэдэг компаниудыг сэргийгээд эргүүлээ зах зээл дээр ерөөдөө нөгөө хөрөнгөний урсгалыг бий болгож байгаа юм дүр харагдаж байгаа. Тэгэхээр хястаа холбоотой хөрөнгө оруулалтууд дээрээс нь хястаас гарч ирж байгаа ерөөдөө эргэлтүүд нэг тааштай хүчтэй байх юм байна гэдэг иймэрхүү дүр зургийг харж болно. Гэхдээ нөгөө талдаа энэ хястын барилгын салбар өмнөх шиг хязгаарч хэрэггүй учраас барилгад их хэрэглэгддэг металлууд одоо чинь зэстэй зэсийн дэлхийн нийт одоо чинь хэрэглээний 28% нь ерөөсөөр барилгад хэрэглэгддэг юм байна л да. Тэгэхээр тэрхүү 28%-тай холбоотой байсан хэрэглээнүүд бол дахиж зах зээл дээр орж ирэхгүй учраас зэсийн өсөлт бол ерөнхийдөө урт хугацаанд бол дахиж үргэлжилж чадахгүй байна гэдэг иймэрхүү шинжилгээнүүдийг бас ерөнхийдөө шинжээчнэр бас хийсэн байлаа. Тэгэхээр энэ дээр бас апароос тэрийг дурдсан гэж бодсон. Тэгээд эхний өнөөдөр дурдмаар байгаа арилжааны ID маань энэ байгаа. За хоёр дахь нь болохоор байна шүү дээ. Тийм ээ. Whales market гэдэг airdrop-уудыг орж ирэхээс нь өмнө зах зээл дээр арилжиж болдог ийм төсөл ерөнхийдөө бол солоонуудад гарч ирсэн. Тэгээд энэ төслийн хувьд бол 10 цент байжгаад бүр $4 хүрч ирсэн. Тэгэхээр 40x ерөнхийдөө бол хийж ирсэн. Тэгээд миний хувьд ерөнхийдөө нөхцөлтийн алдсан учраас яг хажуудлаас нь ерөнхийдөө хараад авчихсан. Тэгээд саний унал маань юу болж байгаа гэхээр бидний өмнө орж амжаагүй байсан алдсан байсан ерөнхийдөө энэ төсөл рүүгээ илүү боломжийн илүү гоё ерөнхийдөө ханшин дээр орж ирэхин боломжийг бол бидэрт өгч байна. Тэгэхээр одоогийн байдлаар 77 цент дээр байгаа энэ төслийг би бол undervalued буюу хямдхан байна гэж харж байгаа. Дараагийн төслийг бол айгүй олон газраас авч болно. Зоосын жишээ нь Jupiter энтрээс авч болно. Зүгээр яг NFT хөлбөөр нь авч болно. Тэгээд намайг удаан дагж байгаа ерөнхийдөө манай өрөөнд байдаг усууд бол бүгдээрээ угаасаа мэдчихэж байгаа. Тэгээд энэ төсөл маань юу гэхээр Mutant Bond. Тэгээд Mutant Bond гэдэг төсөл маань яг одоогийн байдлаар нэг ширхэг Mutant маань Solana-гийн ханшаар бодох юм бол $230 хавцаа байгаа. Тэгэхээр бодох юм бол 10,000 ширхэг NFT байгаа гэдэг үзэх юм бол ойролцоогоор 2,300,000-ийн зах зээлийн үнэлгээтэй ийм төсөл байгаа. Тэгэхээр энэхүү төслийн хувьд нэгт болохоор тоглоом хийж байгаа. Дээрээс нь одоо чинь юу гэдэг иймэрдүү ингээд хөрх ингээд NFT-тэй Pokemon style-тэй NFT-тэйгээс гадна эдгээр NFT-гийн SPL 404 гэдэг ийм Solana-гийн блокчейн дээр хэрэглэж байгаа юм стандартыг бий болгож байгаа төсөл байгаа. Тэгээ аль хэдийн айгүй олон төслүүд энэ төсөлтэй хамтраад явцсан. Тэгээ бидний жишээ нь ороод 100x хийжсэн нөгөө нэг shitcoin-ы төсөл маань жишээ shitcoin биш болоод future гэдэг өөр төрлийн төсөл болоод ингээд шилжээд явцсан. Одоо л тааш нь унсан л та. Тэр төсөл жишээ нь эдэртэй хамтраад өөрсдөө NFT-ийн гаргана гэдэг мэдээлэл бол гаргасан. Тэгээд одоогийн байдлаар 10 шиг тоглоомын төсөлтэй хамтарч байгаа. Тэгээд тун удахгүй айгүй том компанитай ерөнхийдөө хамтарч байгаа юм
хамтарлаа ерөнхийдөө зарлал нэтер гэсэн нэг иймэрдүү альфануудыг энэ сүлт хийсэн Twitter Space-үүд дээр ерөнхийдөө бол ярьж илээ. Та хэд бас өөртөө сонирхох юм бол сонсож байгаа. Тэгээд энэ хүчлийг бол би бол маш underrated гэж харж байна. Тэгээд надад бол энэ төсөл бол айгүй хямдхан санагдаж байгаа. Тэгээд энэ ханш бол гайхалтай хямдхан ханш гэж бол үзэж байгаа. Тэгээд энэ би бол NFT дээр яг энэ coin-тай холбоотой, DeFi-тай холбоотой төсөлтийг хөрөнгө оруулалтаас хавцуулах юм бол жоох амжилт муутай байдаг. Гэхдээ энэ төсөл бол миний амжилттай сонгож байсан NFT төслүүдийн нэг байсан. Энэ дээр бол бид нэр 4x хийж гисэн. Тэгээд би нэг NFT-гээ энэ дэр чинь хамгийн үнэтэй юм үлээ 1.2 солар авсны жишээ 7 ширхэг солар жишээ зарж исэн байх жишээтэй. Тэгэхээр энэ маань ер нь бол миний хувьд бол нэлээд хөөрхөн амжилттай юм хөрөнгө оруулалт байсан байгаа даа. Тэгээд өнөөдрийн вебинарыг сонирхож орж ирсэн та бүхэндээ баярлалаа. Тэгээд өнөөдрийн вебинартай холбоотой асуулт байлаа. Тэгээд ерөнхийдөө бол бичлэгэн дээр үлдээд дараа нь магадгүй бичлэг сонсож байгаа усудаа ихтэй байж болно. Тэгээд бичлэг дуусны дараа жишээ нь өөр өнөөдрийн вебинартай холбоотой биш асуултууд жишээ нь асууж болно. Яг л бичлэгэн дээр үлдэхгүй учраас ямар дараа нь хүн амтны сонсныг санаад байх шаардлага байхгүй. Өөрөөсөө үе асуултаар дараа жишээ нь асууж болно. Thank you.